За сайн бацгаана уу. За энэ удаагийнхаа бичлэгээр бүгдээрээ бүтэц цэс буюу тийм ажилтан цэсний хойно байгаа бүтэц цэсний талаар бүгдээрээ авч үзье. За энэ цэсэн дээр юу харагдах вэ гэхээр танай байгууллагын яг батлагдсан бүтэцийн дагуух байгаа дотоод нэгжүүд харагдана. За дотоод нэгжийнхаа доор нь яг ямар энэ дотоод нэгж дээр ямар ажлын байр нь хариалагдах вэ гэдэг нь харагдана гэсэн. За тэгэхээр бүгдээрээ энэ цэсэн дээр хамгийн ихний асуулт бол тийм ээ. За одоо өмнө нь ингээд бүртгэлтэй байгаа ажлын байрны яг ямар мэдээллийг бид нэр шалгах вэ? Ямар мэдээллийг засварлах вэ гэдгийг эхлээд бүгдээрээ харъя тийм ээ. За жишээлбэл энэ хэлтэс дээр хэлтэс 2 гэсэн хэлтэс байна. За энэ хэлтэс дээр багш гэсэн ажлын байр байна. За энэ ажлын байр руугаа ороод засах гэсэн. За энэ 3 сум буюу энэ гол хэсэг дээр байгаа 3 сум дээр дарахад засах, идэвхгүй болгох, устгах гэсэн товч байна тийм. За эндээсээ засах гэсэн зэсийг сонгоод засах гэдгийг сонгоход энэ ажил мэргэжлийн ангиллал байна тийм ээ. Үндсний ажил мэргэжлийн ангиллал байна. Ангиллын тодорхойлолт. За энэ дээр 23.10.104 гэдэг нь бол код нь байна. За энд бол код 6 гэж харагдаж байна тийм ээ. Тэгэхээр та яднаа энэ мэдээллийг засахдаа ажил мэргэжлээ яг зөвөр нь дахиад сонгоод өгчих. Багш тийм ээ. За багш. За юуны багш гэж сонгох уу? За хэл шинжилгээний багш гэж сонгочих тийм ээ. За ингээд энэ код маань яг 6 оронтойгоо буюу 4 оронтой. За дараагийн дэд оронтой кодоор ингээд зөвөр орж ирэх хэрэгтэй гэсэн. За ингээд нэгдүгээр ажил мэргэжлийн ангиллал маань зөв үү буруу юу гэдгийг шалгаад кодчлоо шалгах чинь. За хоёрдугаар ажил эрхлэлийн төрлийг сонгоно. За ажил эрхлэлийн төрөл нь танай байгууллагын үндсэн ажил эрхлэлтөө, гэрээт ажил эрхлэлтөө гэдгийг сонгоно гэсэн. За ажил албан тушаалын тодорхойлолт гэж байна тийм ээ. За энэ хэсэг дээрээ албан тушаалын тодорхойлолт боловсруулж дуусаагүй гэдэг сонголтыг бүгдээрээ хийчих. Яагаад гэвэл энэ нь албан тушаалын тодорхойлолтын систем буюу системтэй холбогдохоор хөгжүүлэлт хийгдээд явж байгаа учраас бүгдээрээ арай боловсруулж дуусаагүй гэдгийг сонгоод явчихна гэсэн. За албан тушаалын төрөл дээрээ удирдах, гүйцэтгэх, туслах гэж байна тийм ээ. За эндээсээ багш маань гүйцэтгэх албан тушаал буюу гүйцэтгэх гэдгийг сонгочих. За дотоод нэгж дээр энэ ажлын байр маань аль дотоод нэгж дээр хариалагддаг вэ гэдгийг сонгоод өгнө. За манай байгууллагын хувьд бүтцийнхаа дагуу хэлтэс 1, 2 гэсэн 2 дотоод нэгж байна. За энэс хэлтэс 2-т хариалагддаг гэж үзье тийм ээ. За ингээд ангиллалыг сонгоно. За төрийн үйлчилгээ. За боловсролын төрийн үйлчилгээ. За энэ хэсгийн мэдээлэл бүгдээр яг зөв сонгож ийж албан хаагчаа бүртгэхдээ цалингийн сүлжээг зөв сонгох боломжтой болно гэсэн. За ингээд багш гэж сонгочих тийм ээ. Ангиллал маань төрийн үйлчилгээ, баг дунд, 3-ийн ТÜБД-гийн 3-аар цалинжин. За энэ дээр хөтөлбөрийн нөхцөл хэвийн гэж сонгоод үргэлжлүүлэх товч дарна тийм ээ. За энэ хэсгээ бүгдээрээ шаардлагагүй гэж үзвэл бүглэхгүй байж болно. За ингээд мэдээлэлээ хадгалаад өгнө. За ингээд хадгалсны дараагаар ажлын байрын маань кодыг бүгдээрээ харж байна тийм 23.10.105 буюу энэ бидний сонгосон ажил мэргэжлийн кодоор солигдсон байна гэсэн. За нэгдүгээр бүгдээрээ энэ мэдээллийг үнэн зөв бүрэн байна уугүй гэдгийг заавал засах гэж ороод шалгана. За хоёрдугаарт шинэ дотоод нэгж үүсгэж үзье тийм ээ бүгдээрээ. За дараагийн асуултыг бүгдээрээ харъя. За шинэ дотоод нэгж ажлын байр хэрхэн үүсгэх вэ? За энэ дээр нэг алддаг зүйл нь юу вэ гэхлээр бүгдээрээ одоо энэ ажил мэргэжил байна тий. Ажил мэргэжил болгоноороо дотоод нэгж үүсгчээд байдаг. Тэгж болохгүй гэсэн. Тэгэхээр танай байгууллага бүтцийнхаа дагуу дотоод нэгж байна. За дотоод нэгж дотроо ажлын байр нь байна гэсэн. За энэ жишээлбэл 2 гэсэн тоо харагдаж байна тий. За энэ багш хэл шинжилгээний гэдэг багш гэсэн ажлын байран дээр 2 ажилтан бүртгэлтэй байна гэсэн. За ингээд 2-ын тоон дээр дарахад ийм 2 ажилтан байна шүү гэдэг хин гэдэг албаагч бүртгэлтэй байна вэ гэдэг нь харагдана. За та бүхэн энэ дээрээ дараад очих юм бол ажилтны мэдээлэл рүү шууд шилжих боломжтой гэсэн. За ингээд дарахад шууд энэ ажлын байранд бүртгэлтэй байгаа ажилтны мэдээлэл рүү шилжиж जैन тэ. За энэ байдлаар бүгдээрээ хин аль ажлын байран дээр бүртгэлтэй байгааг харж болно гэсэн. За бүгдээрээ шинэ дотоод нэгж нэмэхдээ шинээр дотоод нэгж хэрхэн үүсгэхтэй, за мөн ажлын байр хэрхэн үүсгэх вэ гэдгийг бүгдээрээ хамт харъя. За шинээр дотоод нэгж үүсгэхдээ бүгдээрээ энэ дотоод нэгж нэмэх гэсэн товч байна тий. За энэ дээр дараад манай байгууллагад
За төрийн хариалагдах дээд нэгж гэдэг нь за тухайн дотоод нэгж нь ямар нэгжид хариалагддаг вэ гэдэг нь байгаа гэсэн үг. Ямар нэгэн дотоод нэгжид хариалагддаг бол за энэ хэсгийг хоосон орхиод за нэгжийн нэрээр за би төрийн захиргаа удирдлагын газар гэж үсгээ тийм ээ. Захиргаа удирдлагын за газар гэж үсгээ. За дотоод нэгжийн дэлгэрэнгүй гэдэг дээр та хэд маань дотоод нэгжийнхаа нэрийг дэлгэрэнгүй байдлаар бичих бол ашиглаж болно гэсэн үг. За би бол адилхан бүртгэл хийчихье. За дотоод нэгжийн төрөл маань за газар гэж би үүсгэжээ. За байгуулагдсан огноо 22 оны 1 сарын 1-нд за байрших улсаа би Монгол улс гэж сонгочихъя. За идэвхтэй хэсэг гэдэг сонголтоо бүгдээрээ чекээ. Энэ чектэй байснаар энэ жагсаалтанд харагдана гэсэн үг. За ингээд хадгалаад өгье тийм ээ. За ингээд амжилттай хадгалснаар миний төрийн захиргаа удирдлагын газар гэсэн дотоод нэгж маань үүсчлээ. За энэ дотоод нэгж маань доороо хилтэстэй гэж үзье. Санхүүгийн хилтэс доор нь хариалагддаг гэж үзье те. Тэгэх юм бол дотоод нэгж нэмэх гэж орлоо. За энэ дээрээ хариалагдах нэгж маань төрийн захиргааны удирдлагын хилтэст хариалагдана. Удирдлагын газарт хариалагдана. За үүсгэх нэгжийн маань нэр нь санхүүгийн хилтэс гэж үүсгэх тийм ээ. За дэлгэрэнгүй хэсэг дээр нь би муу адилхан бүртгэл хийлээ. За дотоод нэгжийн төрөл маань за нэгж гэж үүсгэжээ. За байгуулагдсан огноо мөн 22 оны 1 сарын 1-ээс за Монгол улсад байршин гэсэн тохиолгоод хийгээд Монгол улс гээд за ингээд бичгэд сонголтууд маань гараад ирж байгааг та бүхэн ажиглаж байгаа бах те. За тэгээ идэвхтэй хэсэг гэдэг сонголт хийгээрэй. За ингээд хадгалъя тийм ээ. За ингээд төрийн захиргаа удирдлагын газрын доор нь санхүүгийн хилтэс хариалагддаг гэдэг ингээд дотоод нэгж маань үүсэж байна гэсэн үг. За одоо би дотоод нэгж дээрээ ажлын байр үүсгэе. За санхүүгийн хилтэс дээр за санхүүгийн хилтэс гэсэн газар нэгж дээр би ажлын байр үүсгэе те. За ингэхдээ за би санхүүгийн хилтсийн даргыг үүсгэе жишээлбэл те. Дарга эрхлэгч гэд ингээд бичгэд за ойролцоо сонголтууд маань гараад ирнэ гэсэн үг. За эндээс та хэд маань өөртөө тохирох сонголтыг хийгээд за ингээд энэ ажил мэргэжлийг сонгоход бол энд код автоматар гарч ирж байгаа бүгдээрээ харж байна тийм ээ. За ажил эрхлэлийн төрөл буюу энэ ажлын байр маань манай үндсэн ажлын байр уу, гэрээт ажлын байр уу гэдгийг сонгоно. За энэ нэр гэдэг хэсэг дээр автоматар бүглэгдэж байгаа. Гэхдээ та бүхэн маань энэ хэсгийг засварлаад санхүүгийн хилтсийн за дарга гэдэг ингээд өөрчлөлт өгөх боломжтой. За тодорхойлт нь бол одоохондоо албан тушаалын тодорхойлт боловсруулж дуусаагүй гэдгийг төрлийг бүгдээрээ сонгоно. За яагаад гэхээр систем маань албан тушаалын тодорхойлтын системтэй холбогдохоор ингээд хөжүүлэлт хийгдээд явж байгаа. Тэгэхээр энэ үед систем бэлэн болох үед энэ мэдээж автоматар бүглэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань одоогоор боловсруулж дуусаагүй гэсэн төрлийг сонгоод за албан тушаалын төрлийг би удирдах гэчээ тийм ээ. За энэ ажлын байр маань аль дотоод нэгжид хариалагдах вэ гэвэл за миний үүсгэсэн санхүүгийн хилтэст хариалагдана гэж сонгоод өгье. За албан ёсны хаяг байгуул бүртгэж болно. За энээр төрийн улс төрийн албан хаагч. За энэ сонголтоос бол за гүйцэтгэх гэдгийг би сонгочихъя те. Гүйцэтгэх эндээс зөвлөх гэж сонгоод өгье. За энэ хэвийн гэдгийг би сонгочихъя. За би төрийн улс төр дотроо за би арай өөр төрлийг сонгочихъя. Төрийн үйлчилгээний албан хаагч. За тэгтээ боловсролын ТÜ за захирал эрхлэгч менежер зэрэглэл маань ТÜБТ-гийн 4. За ингээд хөдөлмөрийн нөхцөл бол хэвийн гэдэг. За энэ сонголтуудаас хамаарат аль ангилал зэрэглэлээр цалинжих ёстой вэ гэдэг сонголт маань гарч ирж байгааг та бүхэн харж байна тийм ээ. Тэгэхээр ангилал, за албан тушаалын ангилал, дэд ангилал гэсэн сонголтуудаа бүгдээрээ зөв хийх шаардлагатай гэсэн үг. За ингээд үргэлжлүүлэх товчлолд харахад за энэ хэсгийг та бүхэн маань ямар нэг сонголт хийхгүйгээр за шууд хадгалчих болно. За ингээд харахад санхүүгийн хилтэс гэсэн ажлын байр маань за санхүүгийн хилтэс гэсэн дотоод нэгжид хариалагдахаар үүсгэсэн байна. За энэ дээр анхаарах зүйл юу вэ гэвэл бүгдээрээ ажлын байраараа дотоод нэгж үүсгээд байдаг. Тэгэхгүйгээр эхлээд дотоод нэгж үүссэн байна. За дотоод нэгжид хариалагдах ажлын байрыг үүсгэнэ гэсэн үг. За ажлын байрыг хэрхэн засах? За буруу дотоод нэгжээр ажлын байр үүсгэсэн бол за хэрхэн зөв болгох вэ гэдэг талаар бүгдээрээ авч үзье. За дэлхийн талд за би жишээлбэл нэгтлэн бодогч, тооцооны нэгтлэн бодогч гэсэн энэхүү ажлын байрыг за санхүүгийн хилтэс рүү шилжүүлье гэж үзье тийм ээ. Дэлхийн талд за тухайн ажлын байрны хойно байгаа энэ 3 ширхэг цэг байна тийм ээ. За энэ цэгэн дээр дарахад засах
болохгүй болгох, устгах гэсэн сонголтууд байна. За үүнээс засах сонголтыг хийлээ. За энэ хэсэг дээр хэрвээ мэдээлэл маань дутуу байгаа бол бүгдээрээ засаад өгөх боломжтой. За дээрээс нь дотоод нэрж байна тийм ээ. Энэ дотоод нэр гэсэн хэсэг дээр за хилтэс 1 биш санхүүгийн хилтэс тариалагдана гэдэг ингээд засаад өгнө гэсэн үг. За ингээд бичгэд тийм ээ энэ доор нь сонголт гарч ирж байна. За энэ сонголтоо сонгоод өгөхөд за дотоод нэрж маань санхүүгийн хилтэс болж өөрчлөгдсөн гэсэн үг. За ингээд өөр бусад мэдээлэл засах шаардлагатай бол та бүхэн засварлаад үргэлжлүүлээд хадгалах үйлдэл хийнэ. За ингээд хадгалснаар санхүүгийн хилтсийн доор санхүүгийн хилтсийн дарга байна. Тооцооны нэгтлэн бодогч гэсэн ийм хоёр ажлын байрыг санхүүгийн хилтэст үүсгэсэн гэсэн үг. За дараагийн асуулт бол за бүртгэлтэй ажлын байраа одоо бүгдээрээ үүсгэсэн. За одоо ажлын байран дээрээ ажилтан шинээр бүртгэж үзье тийм ээ. За шинээр ажилтан бүртгэхдээ за би жишээ болгоод за нэг регистрийн дугаар авчие. За ажилтан цэс рүүгээ орно. За ажилтан нэмэх гэж орно тийм ээ. За энэ хэсэг дээрээ регистр дугаараараа хайлаа. За ингээд хайхад за энэ ажилт нь өөр байгууллага дээр идэвхтэй ажил эрхэлж байна. Та давхар ажил эрхлэлээр бүртгэх шаардлагатай бол нэмнэ гэж байна тийм. Энд ямар байгууллагад давхар ажил эрхэлж байна вэ гэдэг нь харагдаж байна. Систем дээр өөр байгууллага дээр үнэтэй ажилтан байгаа учраас та давхар ажил эрхлэлээр авах уу гэсэн сонголт байна. Тэгэхээр өөр байгууллагад үнэтэй ажилтан бол танай байгууллага дээр давхар ажил эрхлэл буюу хасрын ажилтны нэмэгдэл хүс авах ёстой. Тийм болохоор бүгдээрээ энэ ажилтныг давхар ажил эрхлэлд нэмэх гэсэн сонголтоор авна. За ингээд ажилд авсан түүх бичигдсэн тийм. За албаагчийн нэр нь ингээд дээр харагдаж байна. За ажил эрхлэлт хэсэг дээр ажилд авсан түүх гэсэн хэсэг харагдаж байна. За энэ ажилд авсан түүх гэсэн тайлбар дээр дарж ороод за төрийн байгууллагуу гэвэл тиймтэй төрийн байгууллагад за албан тушаалын дугаарын ББ 02 гэж бүртгэжээ. За давхар ажил эрхлэлээр авсан учраас даатгуулагчийн төрөл маань автоматар 40 буюу үнэтэй ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтан гэсэн сонголтоор ороод ирсэн. За дотоод нэржээ би одоо санхүүгийн хилтэс гэдгээр авна. За санхүүгийн хилтэс гэдгийг сонгоход энэ санхүүгийн хилтэс дээр бүртгэж өгсөн хоёр ажлын байр л харагдана гэсэн үг. Яагаад гэхээр би ажлын байр хэсэг дээрээ за энэ хоёр ажлын байр маань санхүүгийн хилтэс гэсэн дотоод нэрээр хариалагдана гэж бүртгэсэн байгаа. За одоо би санхүүгийн хилтсийн дараагаар бүртгээд авчие тийм ээ. За эхэлсэн огноогоо за 1 сарын за 20-наас ажилд орсон гэж үзье. За дуусах огноо бүглэхгүй гэж болно. Бусад мэдээлэл маань ажлын байран дээр бүртгэсний дагуу ороод ирсэн байгааг бүгдээрээ харж байна те. За ингээд цалингийн сүлжээ гэдгийг заавал бүгдээрээ бүглэнэ. За энэ бүх мэдээлэл маань бүрэн байна уугүй гэдгийг бүгдээрээ заавал шалгана гэсэн үг. За ингээд цалингийн сүлжээ сонгоход энэ үндсэн цалингийн хэмжээ автоматар гарч ирж байгаа. За ингээд үргэлжлүүлээд за бүгдээрийн хэсэг дээр заавал тушаалаа оруулж өгнө. Хуулийн заалт байна тийм ээ. Энд болохоор шинээр ажилд авч байгаа түүх бичиж байгаа учраас за ажилд авахтай холбоотой ийм хуулийн заалтууд гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр та хэд маань эндээсээ тохирох хуулийн заалтаа сонгоод за энэ доор нь хамгийн сүүлийн буюу те ажилд авсан гэрээ буюу тушаалаа хавсаргаад за энд ингээд дараад PDF файлаа оруулчихна гэсэн үг. За ингээд хавсаргаад хадгална. За ингээд би тухайн ажил дээр энэ ажилтныг ажилд авчлаа тийм. Тухайн ажлын байр одоо бүгдээрээ бүтэц гэдэг дээр ороод харахад санхүүгийн хилцээний дарга маань нэг албаагч бүртгэгдсэн буюу за ингээд энэ 1.5 дээр гарахад за Галбаатар гэсэн албаагчийг санхүүгийн хилцээний даргаар бүртгэсэн байна гэдэг ингээд харагдаж байна. За зарим үед сонголтын дунд таны сонгох гэсэн сонголт байхгүй байж магадгүй. За жишээлбэл ажлын байр нэмэх үед за энэ ажил мэргэжилтээр яг танд тохирох ажил мэргэжил байхгүй тийм. За УМАТ буюу үндэсний ажил мэргэжлийн тодорхойлолтын дээр таны яг сонгох ажил мэргэжил байхгүй. За хоёрдугаарт шинэ ажилтан бүртгэхэд за хууль эрх зүйн үндэслэл дээр тийм хуулийн заалт дээр яг тохирох хуулийн заалт байхгүй байна гэж бодъё тийм. Энэ үед та бүхэн маань за эдгээр хуулийн заалтыг бүртгүүлье гэдэг хүсэлтийг за энэхүү мэйл хаягт илгээнэ гэсэн үг. За hr@csc.gov.cgm гэсэн имэйл хаяг за ямар хуулийн заалттай эсвэл ямар ажлын байр нэмүүлэх вэ гэсэн хүсэлтэд илгээнэ. Хэрвээ хуулийн заалт байгаа бол та бүхэн маань хууль эрх зүйн холбоос буюу тийм яг хэд гэсэн заалтыг за хууль эрх зүйн холбоос буюу legal info-гоос хууль эрх зүйн актыг нь давхар явуулаад зүгээр линкийг нь явуулна гэсэн үг. За ингээд нэмэх шаардлагатай ажил мэргэжил байвал тухайн ажил мэргэжлийнхаа нэрийг ингээд энэ хаяг руу илгээнэ. Хэрвээ ажил мэргэжил байх юм бол бид нар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай
зөвшөөрлсөний үндсэн дээр за хөдөлмөр нэмийн хамгааллын яам нас гаргаж байгаа энэ 0.8 гэсэн стандартыг нэмүүлэх боломжтой эсрэг хүртэлтийг өгнө. Харин хуулийн залтыг бол бид төрийн албаны зөвлөлөөс шалгаад шаардлагатай бол тухайн хуулийн залтанд нэмэх бүрэн боломжтой гэсэн. За ингээд эргээд та бүхэн маань ямар мэйл буюу утасны дугаарын дагуу хариу өгөх вэ гэсэн эргээд холбоо барих мэдээлэлээ имэйл хаягтаа бүрэн гүйцэд оруулаарай.